За сайн байна уу гэж. Сайн байна уу. За өнөөдөр Монголын үндэсний их сургууль дээр ирээд байна. Бүжигч Япон хэлний багш та өөрийгөө товч танилцуулах уу? За өөрийгөө өстө товч танилцуулахад би чинь 85 онд Монгол Улсын их сургуулийн хэл хүчгийн факультетыг төгссөн. Тэгээ тэр үед чинь нөгөө Япон хэлийг 2 дугаар хэлээр үздэг. Тийм одоо сургуулийн тогтолцоотой байж байгаа. 3 дугаар курсээсээ 2 дугаар хэлээр Япон хэл 3 жил үзээд тэгээд Монгол хэл уран зохиолын багш судлаач Япон хэлний орчуулагч гэсэн давхар мэргэжилтэд төгссөн. 5 жилээр байсан ч тийм. 5 жил байсан тийм. Тэгээд төгсөөд хотын багшийн дээд сургуульд одоогийн ховд их сургуульд Монгол хэлний багшаар 4 жил яамны томилолтоор очиж ажиллаад тэгээд 90 онд буцаж ирээд тэр үеийн орос хэлний дээд одоогийн мөн ухааны их сургуульд Монгол хэлний багш, дараа нь тэгэл Япон хэлний багшаар 20 жил ажиллаад, дараа нь Эрдэнэ их сургуульд нэг 5 жил эрдэм шинжилгээ судалгаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаад, тэгэл одоо тэгдэг үртэй ирсэн да. Тэгээ гараад энд олон улсын харилцааны их сургуульд Япон хэлний багшаар ирээд одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Юу таач Монгол хэл рүү ажаад Япон хэл рүү орсон тэр үед тийм систем байсан юм тийм. Тийм, тэр үед чинь 72 онд тэдгээр Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоодсон байсан боловч яг хоёр улсын харилцаа бол зөвхөн дипломат төвшөнд их хязгаарлагдмал байсан. Тэгээд Япон хэлээр одоо төгссөн хүмүүсийн эрэлт хэрэгцээч бага байсан баг. Үүнсэндээ гадаад явдлын яам гой комбинат хоёр л байлаа шүү дээ. Тийм учраас бол нэг жилд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний факультет Монгол хэлний ангиасаа жилд нэг 5 юм уу 3 оюутан сонгож аваад тэгээд сонгоноор зөвхөн заадаг. Тэгэхээр Монгол улсад жилдээ 5 хүн л Япон хэл үздэг. Тийм л байсан. Тэгтээ бол Оросд бол орон дахны их сургуульд тийм байна. Цөөхөн хүмүүс бол төгсөж ирсэн улсууд цөөхөн байсан. Тэр чинь бараг жилдээ нэг 2 жил юм. Тийм байна. Тэгээд тэр бол голдод гадаад яам тийм газар ажилладаг байсан. Тэр бас газар ирэлтч байгаагүй. Тий. Тэгээд бодоход одоо чинь гинт одоо Япон хэлний бүүн болоод яг хэдэн оноос Япон хэл гинт 90 он штэ. Яг одоо Орос хэлний багшийн дээд сургууль чинь нөгөө ардчлалын үйл явцын дөнгөж дараахан гадаад хэлний дээд сургууль болж өөрчлөгдөв. Тэгэл хэл хэлээр авч эхэлсэн. Тэгэхээр чинь Монгол Улсын их сургууль л одоо Япон хэл заадаг. Тэгэл дараа нь гадаад хэлний их сургууль дээд сургууль байсан байхгүй. Тэгээд тэнд бол үнэхээр нэг хэсэг бол өрсөлдөнтэй жилд бол баг 2 групп. 20 гаруй хүнтэй 2 групп бэлсэл тавдаг байх. 50 хүн гэсэн үг тийм. 5 хүн байж байгаа. Тэгээд тэднэр нь ч гэсэн алдаг онор ажилтаа байсан гин 50 50-аар. Тийм. Тийм. Энэний шалтгаан мэдээж тэр ардчил энтер гэдэг байгаа. Тэгээд бус хэлнүүдээс яагаад Япон хэл гэж манайхан шуурч юу? Тэгээд одоо тэр мэдээж хэрэг төрийн бодлогоч байсан байхаа. Тэгээд Монгол Японы харилцаа бол өөрөө асар богино хугацаанд асар их өргөн хүрээтэй, эрчимтэй идэвхжсэн байхгүй. Өөрөөр хэлбэл одоо соёлын хүрээ, эдийн засгийн хүрээ. Тэгээ одоо тэр үед чинь Монгол улс эдийн засгийн асар их хүнд нөхцөлд байхад чинь одоо хамгийн тэргүүлэгч донор орн бол Япон улс байлаа шүү дээ. Тэгээд Японы одоо хөрөнгө оруулалттай компаниуд байгуулагдсан энтергээд өөрийн нийгмийн орчин өөрөө угаасаа яг тийм ирэлттэй. Тийм бай. Тэгээд Монгол руу ирдэг жуулчдын тоо нэмэгдэнгүүт одоо жуулчны компаниудад жишээлбэл Япон хэлтэй хөдөж хэрэгтэй болсон. Тэгээ гадаад хэл нөгөө суралцах ганцхан орос хэл гэж хаадаг байсан. Тэр хүлээс алдрахаар хүмүүс янз янзаар гадаад хэл сонирхдаг болсон. За тэгээд нөгөө нэг мэдээллийн ачаар бол одоо Японы тэр хамтын ажиллагаа асар их хүчтэй идэвхжсэнтэй холбоотойгоор Япон хэлийг бас их сонирхсан байна. Тэгээд таач Япон хэлний багш болоод Монгол хэл, Япон хэлний багш болоод тэгээд саяхан таныг энэ элчин дээр очиад Японы төрийн шагналах хүрсэн гээд манай сургуулиар ч юм уу тэгсэн шуугаалтай. Ямар өчтэй шагналаа? Тэгсэн. Тэр одоо Монгол Японы харилцаанд одоо салбарын чиглэлээр одоо хувь нэмэр оруулсан ийм хүмүүст л өгдөг. Японы одоо төр засгийн гадаад хүмүүст алгадаг хамгийн том шагнал шүү дээ. Эзэн хааны мандахнаар одоо гэж 8 зэрэглэлтэй. Тэгээ энэ ерөөсөө ганц монголч биш. Гадаадын Японтой гадаадын аль нэг оронтой
одоо харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхэд л одоо тодорхой салбарт хувь нэмэр оруулсан улсуудад л өгдөг шагнал юм байлээ. Тэгээ манайхаас бол одоогоор 20 гаруй хүн авсан байдаг. Тэгээ энэ жил одоо би тэр том шагналыг хүртсэндээ бол баг одоо ч заримдаа итгэхгүй л байна. Том шагнал шүү дээ. Юу таны хэлнийгнээс ямар хүмүүс вэ? Хэлнийхнээс одоо Монгол Улсын их сургуулийн миний багш нар авсан да. Долгор багш. байна. Наран цэцэг багш байна. Багш нараас бол одоогоор дург байна уу. Тэгээ одоо судалгааны чиглэлээр, эдийн засгийн чиглэлээр, улс төрийн бизнесийн хүмүүс тий бизнесийн янз янзын салбарт авчин да. Тэгээд өөрөөр Монгол Японы харилцаа олон салбарт одоо хөгжиж байгаагийн баталгаа юм да. Тийм байна. Тэгээ бид нар чинь Япон хэлний бүүм гээд нэг хэсэг ингээд яаснаа эргээд нэг жоохон буураад буурдын хэд юм бэ? Буурдаг чинь бол 2010 хэд оноос. За. Одоо бол ямар шүү вэ? Одоо бол буцаад ирчимжиж байна. Тэгвэл өөрөлдөл 2090-ад онд идэвхжиж чинь бол одоо бараг бүх сургуульд Японы хэлний орчуулагч багш бэлтжээлээ шүү дээ. Тэр чинь нөгөө нэг одоо бодлогогүй, судалгаагүй зүгээр ийм инерцээр ингэж тий бусдыгаа дуурайж ингэж явахар чинь бол тэр чинь ялангуяа манайх шиг жижиг зах зээлтэй газарт бол яг одоо над ч бишээ гэдэг тохиогоо нийгэм өгөөд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хэсэг зогсоод тэгээд одоогор бол сүүлийн үед одоо нөгөө нэг Японы хэлний эрэлт чинь өөрөө их тийм олон талт шинж чанартай болж байна. Японд ихтэй сургуульд явах улсууд жишээлбэл одоо төвшин тогтоох шалгалт өндөр түвшинд өгөх зорилгоор үзэж байна. Эсвэл одоо Японд дадлагчаар ажиллахын тулд Японы хэл үзэж байна. Аялал жуулчлалын компанид ажиллахын тулд одоо хөтжийн түвшний Японы хэл гэдэг ингээд нөгөө хүмүүсийн эрэлт өөрөө одоо ингээд нөгөө ялгарл бий болж эхэлж байна л да. Нөгөө нэг юм олныг дагсан юм урсгалаараа биш таамгаар үзэхгүй гэсэн. Хочиж зүгээр л Японы хэл гэл ингээд үзэж байгаа болохоос яг яах гэж үзэж байгаа нь бол үнэндээ бол тодорхойгүй байсан. Тэгээ Монгол жишээлбэл тийм олон Японы хэлний багш, тийм олон хөтөж хэрэгтэй үгүй юу гэж бас үгүй л байхгүй. Тэгэхээр одоо бол яг нийгмийн эрэлтийг дагаад нөгөө Японы хэл үзэх хэрэгцээ нь бол олон талтай болоод тэгээд тэр утгаараа Японы хэл заах арга, Японы хэлний сургалт бас их өөрчлөгдөх юм уян хатан болох шаардлагатай л болж байгаа шүү. Юу Японы хэлний багш нарын холбоо гэдэг бас ажиллаж байна тийм багш нарын холбоо. Тэр хэрэгтэй ажиллаж байна. Багш нарын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байна. Манай Японы хэлний багш нарын холбоо зүгээр одоо би өөр ажилладаг болохоор тэгж байгаа ч юм биш. Хайцсангүй их идэвхтэй ажилладаг гэж боддог. Одоо Японы хэлний багш нарын холбоо бол хичээл сайдын яамтай хамтраад одоо Японы хэлний тэр дэлхийд дахинд ганцхан өдөр жилд 2 удаа нэг өдөр дэлхийд дахинд яг ижил цагт явагддаг тэр JLPT гэдэг Японы хэлний төвшин тогтоох шалгалт байна шүү дээ. Тэрийг одоо Японы хэлний сайдын яамтай хамтраад багш нарын холбоо бол одоо олон жил хийж байна. За тэгээд Японы хэлний багш нарын энэ өдрийн эрэлт хэрэгцээ, нийгмийн тулгымцсан асуудал юу вэ? Тэр чиглэлээр ялангуяа заах арга судалгааны чиглэлээр одоо жил болгон Японы хэлний симпозиум зохион байгуулдаг. Тэнд Японоос одоо нөгөө Корё Кикиний юутай холбоотойгоор Японоос одоо лектор багшийг урьж авчираад тэгээд одоо бүр хөдөө орон нутагт байгаа багш нарыг хүртэл урьж авчираад тэгээд Улаанбаатарт 2 өдөр симпозиум зохион байгуулдаг бүр уламжлалтай болсон байна. Тэгээ одоо жишээлбэл хамгийн сүүлийн ажил гэхэд одоо төвшин тогтоох шалгалтыг зөвхөн Улаанбаатарт авахаар Дархнаас, Эрдэнэтээс, Өвөрхангаагаас, Ховдоос энэ төр хүүхдүүд ирж өгдөг. Тэгээ өвлийн хөтөн жишээлбэл 12 сар төгрөг чинь тэр чинь бүр өглөө эрт ирээд тэгээд Улаанбаатар шалгалт өгчөөд оройн буцаад маргааш нь ажил хичээлтэй хүндрэлтэй шүү дээ. Тэгээд тэр нөхцөл байдлыг бас судлаад тэгээ одоо Дархан Эрдэнэтийн хүүхдүүдийг жишээлбэл Дархан хотод авах тэр боломжийг сая одоо манай холбооны тэргүүн Марийн бичгийн дарагтайгаа бид гурав яваад газар дээр нь үзээд анги танхим юмнуудыг шалгаад болохоор юм байна. сургуультай гэрээ контракт хийх төвшөнд ярилцаад ирсэн. Гэхдээ тэр чинь их нарийн маш их хариуцлагатай ажил шүү дээ. Тэ. Тэгээ тэр оюутнууд их байна уу? Байна. Төвшин ямар байна? Төвшин бол одоо ерөнхийдөө бол агчин. Сайн болж байгаа. Нэг төвшин, энэ 2 төвшөнд тэнцэж байгаа хүүхдийн тоо жил ирэх тутуу нэмэгдэж байгаа. Тэгээ сүүлийн үед бол нөгөө одоо 10 жилийн хүүхдүүд ихтэй сургуулийн болд өгдөг байсан бол одоо насанд хүрчтэй өгч байгаа шүү дээ. Нөгөө тийм байна. Тогшоо кино жишээсээ нөгөө яагаад бид нар чинь анх
сурна гэдэг чинь одоо хүүхдүүд оюутнуудын хийдэг ажил гэдэг гэсэн чинь сурна гэдэг чинь нөгөө бизнес шиг бас нэг тусдаа насан турш хүмүүс ч гэсэн хийдэг ажил гэж ойлгож эхэлж байгаа юм шиг байна. Тий, одоо жишээлбэл яг нөгөө нэг насан туршийн боловсрол гэдэг юм манайд бол үндсэндээ зүгээр л нэр томьёо төдий байна шүү дээ. Тэгээ насан туршийн боловсролын төдий хахад идэв байхгүй. 21 аймагт Улаанбаатар хотод байна. А тэгээд яг жинхэнэ нөгөө олон улсын төвшөнд насан туршийн боловсрол гэдэг юм ямар юм байна гэхээр бол тэр төвшөнд Нэг ойлгохгүй тий одоо өөрөлд нэг сургууль завсардсан хүүхдүүд сурдаг ч юм уу нэг л тийм л төвшний буруу ойлгоод байгаа юм. А тэгээд нөгөө улсууд болохоор одоо доктор хамгаалчуул тэгээд одоо болоо цаашаа сурч байсан болно гэдэг юм а гэтэл дэлхийн жишээг үл юу гэхээр хүний амьдралын утга учир бол одоо сэтгэл хангалуун. За Тэгээд өөртөө хэрэгцээтэй сонирхолтой юм хийж ингэж амьдрах. Тэгэхэд бол хүн дандаа сурч явах хэрэгтэй. Болж штэ. Ялангуяа энэ мэдлэг мэдээллийн зуунд тэгээд тэр чиглэл рүү явах гэдэг утгаар одоо бол сүүлийн үед бас гэхдээ одоо юу гэдэг насан туршийн боловсрол өнөөдөр бол тэтгэврт гарсан улсууд гараад дахиад өөр юм сурахч гэдэг юм уу нэг ийм хэмжээнд л байна л да гэтэл тийм биш байхгүй юу. тий дундаж насны хүн бүгд сурч явах хэрэгтэй юм тий. Тий үргэлж сурч явах хэрэгтэй. Тэгээд би бас энэ нөгөө 90-ад онд чинь бид нар одоо ч гэсэн бас яриад байгаа шүү дээ. Энэ хувийн сургуулиуд дэндүү олон болчихоо чанартай чанаргүй. Энэ дээр та ер нь ямар бодолтой юм? Ийм байх хэрэгтэй юм уу? Эсвэл тэр эмсүүд рүүгээ бүгд очих хэрэгтэй юм уу? Жишээлбэл манай сургууль их ч одоо үндэсний сургууль тий. Ингээд Монголын хамгийн том сургууль гээд маш олон хүүхдүүдийг аваад тэгээд олон хүүхдтэйг аавна гэхээр бас зарим шимжил нь болохоор чанартай чанаргүй байна. Энэ дээр бид нар яах хэрэгтэй юм? Тий. Энэ сургуулийн багшлаа хүмүүс ингээд өгөөч гэж мэдээж хэцүү. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэний яагаад ингэж яваад энэ тэгээд ингээд оршин тогтноод ингээд цаашаа яваад байгаа юм бэ? Гэхдээ би бол одоо юу гэх нэг нөгөө хэлэхэд янз янзын яриа шүүмж үнэлгээд үнэлт байна л да. Тэрийг бол одоо харих арга байхгүй. За би ягаад жишээлбэл намайг тэтгэврт гараад байж л энд ирж ажиллаж гэж урьсан. За. Тэгээ би бол ирсэн. За. Ягаад гэвэл одоо юу гэдгийг миний бодоход одоо хөдөө аж ахуйн хангах гэдэг ингээд төрөлждөг ихтэй сургуулийн нэг бүтэц байна. А нөгөө талаас одоо Японд жишээлбэл согод айгаку гэдэг тийм ээ. Одоо цэцэрлэг сургуулиас дунд сургуультай дээд сургуультай ингээд тэгээд компаниуд орсон бүрийн комплекс байна шүү дээ тийм үү. Тэр рүү орох гэж байгаа эхлэл юм уу. Тэг мэдээж хэрэг туршлага байхгүй учраас энд бол алдаа оноо байгаа баха. Тэгээд одоо юу гэдгийг ангахтай инженерийн чиглэлийн юунуудтай нийгмийн ухааны одоо бүхэл салбарын юм байна шүү дээ үндсэндээ. Тэгэхээр тэр утгаараа надад бол юу гэдгийг орчин үеийн судалгаа мэдлэг бүтээх процесс бол шинжилгээ хоорондын зааг дээр тий системийн судалгааны аргаар ингэж явах болж байгаа гэдэг энэ хандлагатай бол нийцэж байгаа байхгүй. Тэгээд яг одоо нөгөө ангахтайгаа боловсралтайгаа ингээд нийлээд жишээлбэл одоо юу гэдэг Монгол хүүхдийн сурах боломж зүгт одоо дэлхийг дагаад цөмөрө 6-аас сургаж байна гэж ингээд орчод байна шүү дээ. Гэтэл яг Монгол хүүхдийн генийн чадамж боломж ямар юм гэдгийг одоо ангах эдийн засаг энэ боловсрол судлалын сургуулиуд нийлээд ийм одоо том төсөл хэрэгжүүлээд ингээд ямар зөвлөгөө өгнө гэхээс биш инх хамтлан сайдны хөглөө босгороо 7-оос сургана гэдэг ийм популист юм яриад байдаг бол биш байхгүй. Тэгэхээр яг ийм одоо олон шинжилгээ ухааны зааг дээр цогц судалгаа хийх гэдэг утгаараа одоо сонгодог их сургуулийн нэг загвар энийг бол ад үзэх хэрэггүй ганцхан юу гэдгийг одоо ихтэй сургуулиуд ингэж байгаа нэг хэсэг ч одоо байж ингэж байгаа зах зээлийн жамаараа өөрсдөө ингээд өрсөлдөөнд ялгараад гарна гэдэг мэдээж зах зээл бол өрсөлдөөний хуулиараа явж байгаа. Гэхдээ энийг төрийн бодлогоор зохицуулалт байх хэрэгтэй байхгүй юу? Тэ боловсролын яам жишээлбэл одоо материалаа өгсөн болгонд сургууль байгуулах зөвшөөрөл өгөөдөөж болох уугүй юу? Тийм ээ манад одоо нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр ч нэг сургууль байна. Манад ямар эрэлт байна. Тэгэхээр ихтэй сургуулиуд хувийн ихтэй сургууль зөвшөөрөл өгөх үү? Мэргэжилтэй ажилтнанд бэлтгэх гэж байгаа эмсүүд байгуулах гэж байгаа газар зөвшөөрөл өгөх үү гэдэг төр бол тэнд зохицуулалтаа бол хийх ёстой. Тэ? Тэгээд нэгэнд бий болсон сургуулиудыг нөгөө зах зээлийн хуулиараа өрсөлдөөний зарчмаар зах зээлээс хасагдах, цаашаага явах тэр их зүйн орчныг бас бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхээр манай хуулиуд ерөнхий нэг юм тумааны харанхуй явж байна. Бор зүрхээрээ л явж байгаа л тэгэл одоо тэгэхээр энэ дээр бол яг төрийн зохицуул хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Тэгээд хувийн ихтэй сургуулиудад байх ёстой. Яг бол одоо дэлхийн
рангаар топ их сургуулиуд дотор улсын сургуулиуд хаана байна? Хувийн ихтэй сургуулиуд байна шүү дээ. Тэгэхээр чин манай хувийн ихтэй сургуулиудыг эрх зүйн орчныг бий болгоод зах зээлийн зөв хуулиар нь зөв төлөвлөлт зохицуулалтаар дэмжиж өгвөл тийм ээ магадгүй одоо Монголын үндэсний их сургууль алстаа одоо Харвард шиг ч юм уу. Монголын Харвард, Японы Васеда шиг ч юм уу болох тийм боломж байгаа байхгүй. Яг тэгвэл одоо манай их сургууль багшлах боловсон хүчин бид тэрийг их олзорхдаг байхгүй. Одоо ихтэй сургуулиудын эрдэмтэд тэтгэврт гарцсан эрдэмтэд дүүрэн байна шүү дээ. Тэгээ энэ бол оюуны асар их том боломж. Тэгээд энийг яаж ашиглах гэдэг бол сургуулийн менежмент. Юу эсмэдэндээ. Бас нэг нөгөө талаас нь яах юм бол одоо манай үндэсний сургууль дээр чи энэ хятадууд, орсууд энэ төр бас нэлээд ирсэн байна гэж байна те. Тэдний хувьд за яг орсууд мэдээж тань тулаан янз янзын нөхцөл байдал байна. Бид чинь буцаад явна гэсэн чинь бид нар харсан чи бас эмгтэй хүмүүс олон байна. Зарим нь нэг буцах гэж ярьж байгаа ч юм алга. Тийм байна. Эдгээр юунд татагдаад ирж байна гэж бодож байна. Эдгээр хэр сурж байна. Янз янз байна. Мэдээж хэрэг суралцагчид Монгол хөгжиж гисэн хүнээсээ л одоо болно шүү дээ. Тэгээ мэдээж сургалтын 50% суралцагчаас 50% багшаас орчин үеийн боловсрол судлалын зарчим байна. Одоо би жишээлбэл Орос Бурятаас ирсэн 5-6 оюутанд Япон хэл зааж байгаа шүү дээ. Япон хэлийг Орос хүнд Орос хэлээр зааж байгаа. Миний хувьд бол бас ингээд шинэ сорилт төвхтэй байна. Гэхдээ бас сонирхолтой байна. Тэгэл ингээд явж байна л да. Тэгээ зарим нь бол нэг юм алдаг оног суухын. Зарим хүүхдүүд жишээлбэл одоо ангаахад сургуулийн ангаахын салбарт суралцаад тэгээд латин хэл үзэж байна. Эхний бэлтгэлээр монгол хэл үзэж байна. За тэгээд дээрээс нь япон хэл үзэж байна. Үзэж болох юм бүгдийг үзэж байгаа. Бүгдийг үзэж байна. Тэгээ одоо эднэрийн толгой бол одоо үдэд бол удаг цаас шиг байгаа юм чинь. Тэр шингээж авдаг хүн бол хийж байна. Гэхдээ таны нөгөө хилээд байгаа жинхэнэ тэр олон хичээл дээрээс нь ашиг гарч байгаа юм шүү. Сонгоод үзчихэж байна. Тий. Тэгэхээр яг одоо энэ бас нэг талдаа одоо нэг сонголтын зарчим. Тэгээ сонголтын зарчмыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх. Манайд бол одоо яг үнэндээ улсын их сургуулиуд шалгаагүй. Ингэж сонголт нэртэй тулгалт явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чинь одоо манайд бол тэр сонголтын боломжууд нь их байна. Тий. Ганцхан нөгөө нэг одоо төгсгöd нөгөө дипломын хүлээн зөвшөөрдөг тэр эрх зүйн орчин нь ямар байна гэдэг бол бас их юутай байна. Тэ одоо жишээлбэл Япон хэлээр тэр хүүхдүүд тэр чинь надад өөр мэрэгчлэр сууж байгаа хос мэрэгчлийн хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр чинь эдийн засгаараа бакалавра авъя. Япон хэлийг бол зөвхөн мэрэгчлийн хэлний төвшөнд сурах гэдэг юм уу? Эсвэл бүр одоо Норико шикэний төвшөнд сурах гэдэг юм уу? Эсвэл энэ төгсөө дараа нь Японд ихтэй сургуульд сурах хэмжээнд сурах гэвэл тэр одоо захиалгаа өгөөд бид нар яг тэр хэмжээнд нь сургах тийм хувилбаруудыг хүртэл бодох хэрэгтэй юм шиг байлээ. Та тэр дөрөв нөгөө монголчууд Япон хэл суртахаас янз бүрийн зорилгоор сурдаг болж байгаа гэдэг шиг. Нөгөө одоо орчин үеийн мэдээлэл энэ төр их болоо дээрэс нь маш олон хүмүүс Япон энэ төрлөө ингээ явж байгаа учраас надад чинь дээр шиг гэж харахгүй биш. Жоон илүү хэрэглэгчд маань ухаалаг болчиход байгаа юм шиг. Тэгж. Тий. Тэгээд өөрөөр сонголтоо илүү одоо боловсронгуй үндэслэлтэйгээр хийдэг болж байна. Тэгээд энэ нь одоо боловсролын байгууллага бас тийм бас энэ ч л байна л да. Тэр бас энэ орос хүүхдүүд яг хуу мэдээж ангаахаар сурч байгаа хажуугаар нь тэгж яах юм бол энэ дээр бас нэг нэмэлт тайлбар хийхэд одоо жишээлбэл Япон хэлж болохоор яг ингээд нэг бараа бүтээгдэхүүн гэдэг шиг тийм 5 авбал чам цалингийн чинь үгээд хэлний төвшнгөөр нь Японд нэг компаниуд цалинжуулж байгаа. Тэгж байгаа. Бид нар бол бас Японд ажиллаж явж байгаа. Бид нар бол шууд тэгж энэ зарим компани. Гэнэ жишээсэй. Тий, зарим нь болохоор 3 жилийн гэрээд ажиллаж байгаа гэхээр хамгийн анхны шалгалтаа тэр шалгалтын та бүднэр мэдж байгаа жирийн хүмүүс мэдгүй яа гэх юм яг Японы албан ёсны байгууллагын шалгалтыг авах болчихсон. Тэр нь болохоор 100% тэрэндээ Японууд нийтг нь басаа сайн авч байгаа юм чинь. Янзын дэлчин сайдыг ямар олцдог байхгүй. Тий, тэрнийг нэг хачин болгочихгүй тий. Тэгээд тэгж авчиж байгаа учраас тэгээд баталгаатай. Тэгээд нөгөө мэдлэг чи ингээ яг мөнгө болчиход байна шүү. Тий. Чинь хүүхдүүд тэрнийг нь ойлгоо сургууль нь араас нь төр засгийн чимээ араас нь ойлгож явж байгаа юм шиг. Тий. Дагаж явж байгаа шүү. Тийм л юм байна. Тэгэхээр ер нь Япон хэл сурахад ер нь монгол хүнд хэцүү юу? Ер нь Япон руу явъя гэж зориулж байгаа залуучуудад та юу хэлмээр? Япон хэлийг сурахад одоо Орос оюутнууд бол хүнд байна.
үндсэн бүтэц төстэй. За. Тэгэхээр монгол хүнд бол нэг даваа тал нь тэр. За. Одоо л англи хэл юм орос хэл сурдаг шиг өгүүлбэрийн бүтэц хөлөөрөө толгой хийхгүй яг ийм ном уншив гэдэг конструкц явж байгаа байхгүй юу? А монгол хүнд ганцхан ханз жаахан хэцүү. Тэр бол одоо сэтгэл зүйн хувьд л ханз яасан хэцүү юм гэ бодчихж байгаа болохоос биш. Тэр чинь одоо зүгээр л нэг хэлний дохиор штэ. Нойлын үүдэнд эрэгтэй эмэгтэй хүний зураг бахаар энэ эрэгтэй нойл эмэгтэй нойл гэж ойлгодог шиг л тэр дүрсийг л тогтоогоод ингээл явчихад монгол хүнд бол тэр ерөөсөө асуудал биш. А зүгээр мэдээж хэлийг бол Япон хүн шиг сурахад бол бүх насаараа л сурна гэдэг л дээ. Тэр нарийн юм руу ороход бол бас цаг хугацаа зарцуулна. А гэхдээ Японд ихтэй сургууль одоо суралцах, Японы компанид ороод өдөр тутмын харилцаанд орох хэмжээнд сурахад бол тийм их хүнд биш. 2 жил ажиллав, 3 жил ажиллав. 2 жил. 2 жил бол тий. А их интенсив тэгээ бас хүүхдийн чадал байна тийм ээ. Математик уклонтой, байгалийн ухааны уклонтой хүүхдүүдэд энэ төр ингээд заахад бол 3 сар дотор л энэ 3 төвшөнд бол авчих. Бас бид нар яагаад тийм зааж өгсөн шүү дээ. Тэр чинь одоо би тэр нэг удаачхыг сургуулаас нөгөө Кокхи Рюгакушки өгөөд тэнцсэн 2 хүүхэд байсан. Тэгээ нэг нь програм хангамжийн хүүхэд, нэг нь хүнсний технологийн хууль. Дандаа нөгөө инженерийн уклонтой. Тэгээд тэд нар чинь интенсив үзэхгүй юу? 3 сард л одоо нэг өдөрт хэдэн цагаар төвшний боёлтой өдөрт 3 цагаар. Тэгээд 7 хоногт 3 удаа. Тэгээд даалгавар их өгнө. Тэгээд даалгавар их өгөхөөр чи тэр хүүхдүүд өдөр болгон хийхээр бол хэл бол энэ зүүн тархин дугаарсаа нөгөө сигнал нь өгөгдөд тэгээд суудаг. А зүгээр одоо бол хүмүүс яаж ийм гэхээр харамсалтай нь завтай цагтаа хийж гин. Тэгээ багшийн өгсөн даалгавраар хязгаарлалчиж гин. Тэгэхээр л одоо болохгүй байгаа байхгүй. Тэгээ одоо бол хэл сурах боломж бол интернет, онлайн хичээлүүд бол дүүрэн байж штэ. Үнэгүй одоо хичээлүүд тэр энтриг үзээд ингээд яг тэгээ зорилго нь тодорхой тэгээд тэрэндээ хүрэх гээд ингээд явж байгаа хүмүүсийн хувьд бол өөр. Хэл бол маш хурдан сурдаг юм. Хурдан сурч болно. Яг нөгөө эрэлт нь байгаад хэрэгцээ нь байгаад тэрийг өөр ухамсарлчгаараа тэр бол яг ингээд цаашаа сайхан явчихж байгаа. Тэгээд нөгөө суралцагчийн зорилго нь тодорхой, өөрийнх нь хүчин чармайлт нь байж гин. Тэгээ багш дээрээс нь нэмээд өгөхөр бол болдсон байлээ. Би тэгээд монгол хүн бол Японоыг сурах чадвар. Тэгээ ер нь бол монгол хүнд хэл сурах чадвар бол бусад улсуудынхаас өөр байна. Өөр байна. Тэр нэг би нэг судалгаа үзсэн байхгүй юу? Тэр судалгаа үзэхэд үүштэй ингээд одоо альва хэлээр цэвэр ярих гэдэг бол бас их том үзүүлэлт шүү дээ. Цэвэрхэн ярьж чаддаг ийм хүмүүс төр ингээд судалгаа хийсэн юм дотор хамгийн доотлолт нь Франц, Япон хоёр байна. Харамсалтай нь тэнд бол монгол хүнийг оруулж судлаагүй лээ. Тэгээ монгол хүн бол одоо англиар, орсоор энэ төр их гоё дууддаг шүү дээ. Хятадаар энэ төр тийм ээ. Тэгээд тэр юутай холбоотойгоор монгол хүний сонсох чадвар нөгөө байгалийн нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн байгалийн чимээн дотор байсан тэр биологийн тэр чадвар чинь нөгөө хэлний авиа зөв сонсож зөв сонсож чадхаараа зөв дууддаг нөгөө өгүүлбэрийн эрхтнүүд чинь хоорондоо холбоотой юм чинь Япон хүн бол жишээлбэл у хоёрыг ялгахгүй шүү дээ ер нь у хоёр дээр зүдрэн тий гэтэл хүний өгүүлбэрийн эрхтэн чинь хилэн урт богино тагнаа гүнзгий гүйхэн гэж ялгаа байхгүй бүгд ижил юм байхгүй. Тэгэхээр тэр одоо яаж сонсч ийн гэдгээсээ л бол. Тэгэхээр Япон бол нөгөө техник технологи хөгжөөд асар их дуу чимээн донд байна шүү дээ. Тэр нь магадгүй Япон хэлний хүний одоо тэр сонсголын одоо секунд хичнээн гэрцэн татамжтай аваа сонсдгийг тэр нь бол ялгаатай байх шиг байна. Тэгээ Япон хүн бол нөгөө хичээл чармаалтаар бол илүү. Тэрийгээр бол бид тэр одоо элчинд ажиллаж байгаад ботсон олон нөгөө элчин чинь тэндээс нөгөө Монгол хэлтэй ажилтнуудыг аваад залуу ажилтнуудаа сургахаараа гадаад хэлний дээд сургуулийн Японы хэлний салбарт бид нарт өгч Монгол хэл заалгадаг байсан байхгүй. Тэгээ одоо энд ирсэн хүмүүс ээ. Тий, энд элчинд ажиллах гээд ирэхээр нь Монгол хэлний нэмэлт хичээл тэр чинь Токио гайда, Осака гайда төгсөөд ирж байгаа шүү дээ Монгол хэлний. Тэгсэн мөртөнд давхар дахиад хэлний орчуулгын энэ төр юу хэлэгдэг байхгүй. Тэр одоо улсуудын тэр хичээл зүтгэл бол өөр. Монгол оюутнуудад нэг л дутагдаад байгаа юм тэр л. Яг мань хичээхгүй. Одоо тэгээд янз янзын шалтгаан байна да тий. Одоо залуучууд бол үндсэндээ тэр нөгөө арай хичээж гин үү? Одоо сүүлийн таны хэлээд одоо бол ялгарч байна. Одоо бол яг ингээд нэг юм ойлгоод үнэхээр одоо баг
хүний хинээрч хилүүлэхгүйгээр өөрсдөө ингээд юм Сүүлийн хэдэн жил тийм болж баг багшийг ингээд Шалтгаан байна уу? шахаад явж байгаа оюутнууд байна. Тийм болсон Харамсалтай байна. 70% нь бол зүгээр юм урсгалаар одоо тэгээд Сүүлийн хэдэн жил юм ялгаа гарсан. сүүлийн нэг 3 жилд илүү ажиглагдчих. Яагаад гинт хүмүүс ухаантай болж байна? Гэхдээ одоо тэр чинь яах юм бэ? Энэ их мэдээллийн дунд байж гин. Манай нийгэм бол үнэндээ одоохондоо бүрхгэл байна л да нийгэм нөгөө хэлгээд. А тэгвэл гаднаас мэдээлэл аваад ингээд дэлхийн хандлага хаашаа явж гин. Би ямар орчинд амьдрах гэж байна гэдгээ бол Тэрэндээ татагтаасан нэг хэсэг байна. А тэгээ Монголд чинь бас одоо ундаг залуучууд байна шүү дээ. Цөөхөн болов. Би сая нэг бааврын Бидний юм нөлөө бол байна. тэгсэн чи тий тэр нэг залуучуудаа хараад яагаад юм те тойроод юм Тий. те нөгөө нийгмийн лидер гэдэг байгаа юм Тий. Холын ойрын одоо энэ хоёр нөлөө байна шүү дээ яг. тэгээд Гэж л бодоод байгаа юм би би. тэр бааврын юм харсан чи ингэсэн байна. Угаасаа мэдээж л юм шиг мөртлөө бид нар санахгүй ч юм уу би санаагүй гэж байна. Жишээлбэл ёо хятадууд солонгосууд одоо Японод байгаа хөгжлөө шүү дээ. Аха. Тий. Тий. Тэгээд Японууд болохоор Монгол одоо Япон завраар хөгжихөө гэж асуусан юм байна. Аха. Гэсэн чинь Япон ч нөгөө нэг дотроо нэг тийм сони юу гэх юм коллектив тийм хамтч нийгэм шүү дээ. Би Тий. эндээ яг Тий. тий. Хамт олныг дээдэлдэг Тийм. нийгэм. Тэгчээ би сүүлийн үед нөгөө хятадууд би бас хичээл зааж байгаа шүү дээ. Англи хэлээр. Оо за. Манай сургууль. Би тэр ажиллах юм байна тэгвэл. Тэгээ яхаар тэгээ бас хятадтай мэдээж энэ Монгол тагамч гэдэг уулзсан. Ер нь нэг Япон руу улсууд юм уу гэж бодлоо. Нэг жоохон нийтчих юм уу? Нийтч гэдэг юм уу? Биенийхээ дарга маргаа хөндлөн гэдэг юм тийм байх шиг. Тэгээд Нийгмийн тий бас нэг жоохон зэрэг дэв мэл багшаа гэж Дорны соёлд яг тэр хятад Япон солонгостол яг нэг нийтлэг юм байна. Тэгэхээр яг Японы загварын нөгөө хоёр нь хуулахлаар нөгөө цаад нийгэм найдлах юм болохоор болоод байна. Монголд хуулна гэж хизээж байхгүй гэсэн юм бичсэн байсан. Та тэрнийг юу гэж хэлж байна? Би Монголоос юуг нь бид нар Японоос юуг нь авах хэрэгтэй? би бол тэрнтэй бол санал нэг байна. Яг тэгвэл энэ нөгөө одоо соёл судлалт байдаг шүү дээ. Иргэншлийн хоёр л хэд маяг байна. Нүүдлийн суурин. Суурин иргэншил бол хүмүүсийг ямар болгодог вэ гэхээр тийм одоо коллективний соёл буюу тэр хамт олныг дээдэлдэг. Хамт олон байж бий байна гэж үздэг. Нүүдлийн соёл иргэншил бол тэр одоо орчин, амьдралын орчин нь одоо индивидуалны соёл буюу хувь хүнийг дээдэлдэг тийм соёлыг угаасаа төлөвшүүлдэг. Тэгэхээр чин биднэрт бол одоо олон зуун жилээр уламжлагдаад ирсэн бараг генийн төвшөнд байгаа баг. Тэ тамид догооны үлгэр гэж яхан ачнаар хилээд байгаа л болохоос яг л үнэн л дээ бид нар бол өөрөөсөө аваад юм. тий. Тэгээ одоо Монгол үг хэллэг дотор хөтлөө байхгүй чи юм уу юу юм? Чамтай чамгүй болно нэмтэр гэдэг. Тийм Япон байхгүй. Тэгээ тэр чинь яг одоо тэр манай соёлын онцлог. Тэгээ би одоо энэ докторантуудад одоо бас хичээл орж ил байсан л да би тийм их хэлдэг байхгүй. Одоо энэ судалгааны орчин үеийн салбар руу орох хэрэгтэй та нар. Ялангуяа одоо монгол хүнийг судлах хэрэгтэй. Монгол хүнийг яаж удирдвал одоо менежментэд монгол хүний онцлог, боловсролд монгол хүний онцлог. Бид нар энийг мэдэхгүй явж штэ. Тэгээд нэг дуурайгаал одоо 3 сэлгэн, 5 аарлын ингэж оруулж ирээд нутагшгүй штэ болохгүй байгаа үстэй. Тэгэхээр чин одоо энэ монгол хүний онцлог тэр индивидуал соёл бол мэдээж байна. Тэгвэл бид нар чин монгол хүний нэг одоо гайхамшигтай юм бол нөгөө адаптац байх дасан зохицох чадвараас өндөртэй. Тэ? Одоо би тэр Японд байж хахад нэг нөгөө нэг сургуулиудад нэг зөвлөх сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн байдаг шүү дээ. Тэр хүн ингээд нөгөө би тэр хүн дээр очиод асуусан байхгүй. Тан дээр ингээд монгол оюутнууд ирж ирсэн. Тэнд монголчууд сурдаг байсан. Монголчууд ирсэн ирдэг шүү дээ. Сонир гэдэг. Одоо хятадууд, солонгосууд энэ төр ирдэг. Энэлдээ очиод нэг сар 2 сар болтол хоолндоо тасахгүй байна. Гэрээ санаж ийн одоо яг мах одоо хичээлээ яваад ингээ багш нар нь одоо дуудаад зөвлөгөө өгүүлдэг л дээ. Монголчууд өрөөсөө ирдэг юм гэж мэгөөгүй л яваад байдаг. Тэгээд болчдөг гэж байгаа байхгүй. Тэр чинь тэр одоо монгол хүний нэг тийм дасан зохицох чадвар нөгөө нүүдлийн соёл иргэншилтэй эрсдэл суур амьсгалтай улсууд чинь яг асар хурдан өвөл, асар хурдан хавар цогцоосоор арга байхгүй. Тэгээд тэр орчноо дагаад нөгөө сэтгэлгээ бас асар хурдан тийм дасан зохицох чадвартай монгол хүн бол тэгэл одоо хоол нь болохгүй хар сэтгэлээр унаад л тэгэл хичээлээ хийж чадхаа байждаг тийм монгол хүн байхгүй байхгүй. Дэлгүр ороод яаж игээл нэг юм авч идэл өөрийгөө болгоол ингээл тэгээд тэр чадвар бол биднэрт дэг байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр Японы юмыг
нутагшуулах гэж нэг юм байна шүү дээ. тий. Аваад Аваад тий. болгочих юм нь тэр чигээр нь авах ш. Нутагшуулаад Япон бол жишээлбэл Америкийг дагдаг л гэж байгаа юм. Америкийг дагахтаа Япон ч нөгөө Нихон Касру гэж нэг юм байна шүү дээ. Чи мэдж байгаа тий. Тэр нутагшуулах гэдэг дотор асар том боловсруулалт явж байгаа байхгүй. Тэгж чадсан учраас болж байгаа. Манайх бол Японоос Америкаас тий Кембрижийн хөтөлбөр гэж нэг орж бужигнуулаад дараа нь Солонгосын хөтөлбөр гэж орж бужигнуулаад Японы хөтөлбөр гэж бужигнуулаад дунд сургуулиар тоглолоо шүү дээ үнэндээ. Дунд сургуулийн багш нар тэр зоглон ярьж байгаа байхгүй магистрийн хичээлийн тэр зах. Би бас нэг тэр өвгөн байгаа Япон. Тэгээд тэр олон улсын төслөөр олон жил ажилласан л да. Тэгсэн чинь ингэж олон улсын төслийг чи би Японоч ер нь би ч Японд байсан чинь та бид нар ч одоо Японыгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь бол чадaltaй дажгүй асуудал шүү дээ. Тэгээд тэгсэн чинь хэлж байгаа юм чи. Олон улсын хөтлөөр төслийг яаж авдаг вэ гэдэг зэрэг за жишээлгээд одоо нэг 60 70 80 оны юм ярьж байна л да. Одоо жоохон өөр болсон гэж боддог. Ерөнхий хандлага нь жишээлгээд нэг том төсөл авъя гэхлээр одоо англичууд нь мөнгө гаргадаг чинь. Тэгээд одоо энэ энтгэг ч юм уу энэ тийм жоохон Итали ч юм уу тийм улсууд энтгэж гэж хэлээгүй. Италичууд нь менежментийг хийдэг гэж зохицуулж. Одоо нэг мянган ажилтан олоо гэхлээр 10 хорин компани Италичууд болж ирээд. Тэгээд тэр нь донд нь Японуудыг авдаг гэж. Яг гэхлээр нөгөө инженерийн хяналтын тавилга. Японы үнэмж. Тэгэл тэр доод нь ажиллаж тэгэл Филиппин авах юм уу. Ингэж тэр олон улсын хөтөлбөрч явдаг. Тэгэхээр би ч болохоор Японууд ч мөнгөтэй юм чинь бас тийм төсөл мэсэл аваад хийчихдээ юм ахсан чинь тэгж чаддгүй гэж. Тэгэхээр хаана аваачдаг гэхээр яг хийдэг юм дээр л нөхдөдөө ашигладаг юм байна. Инженерийн юм дээр. Тэгэхээр дөрөвний ярьж байгаа шиг Япончууд нь тийм нийтж мэдж тийм яг хөө тэгээд эсрэгээр нь сүүлд нь бодоод байгаа ч гэсэн бас Япончууд бас юм уу ярьж ингэж яадгүй хүмүүс шүү дээ. Тийм одоо тэд нар Япон хүн хэдэн Америкуудыг аваачаад өдөрт нэг юм бол барахгүй шүү дээ. Бид нар ч тийм зам нь өөр. Япончууд монголчуудыг ч өдөрт хэцүү байх шиг бас тийм өөр хүмүүс байна тийм. Тэгэхээр эсрэгээр нь яг хоо монголчууд ч шал өөр юм чинь яг тэр эсрэг гэдгээрээ л нэгдсэн дээр юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм. Тэгээд нөгөө нэг нөхүүлэн хордлын зарчим гэж нийслборын ундаг юу вэ шүү дээ. Яг тэр юугаар олон улсын төслнэр яг тэгжил явдаг баг. Тэгэхээр бид нэр заавал Япон шиг болох гээд угаасаа болж чадахгүй юм чинь. Тэгэхээр нутагшуулахгүй шүү дээ. Тэр чинь тэр арлын тэр уур амьсгал тэр эрхэлдэг аж ахуй тэр юм нь тэр одоо соёлын төлөвшүүлж өгж байгаа юм чинь. Бид нар бол энд одоо яг тэд нар шиг болно гэдэг бол утгагүй. Тэднээс авах юм ин авна. Тийм ээ. За тэгвэл та интернетийн одоо ярьлаа баярлалаа. Тэгээд ер нь ханц яг та нарын үед бол яг яаж хийжлээ гэсэн. Бидний үед шүү дээ ханзыг одоо бидний багш нар зартаа бол яадаг байсан. Олон дахин бич гэдэг. Тэгээд нөгөө дүрслийн памяд, харааны памяд ингээд зэрэг ажиллаад олон ой тогтоолтын үндсэн дээр л зэжүүлдэг байсан. Багтаа бид нар ингээд дэвтэр дээр зөндөө бичдэг байсан. Тэгээд тэр бол одоо би бодохдоо юу гэдэг хүний онцлог. Харааны ой сайтай хүн болоод одоо тэр уншаад хараад ингэж байгаа тогтоон дүрслийн ой сайтай хүн болоод бичиж ин тэнд ингээд нааж мааж агаад тэгээ би бол одоо багш нар тэгж хэлээд би чинь өөрөндөө нагаалгалтгоон донаагаал ингээд дөрөөр цээжлэгддэг байсан байна. Тэгээ би бол яг цээжилдэг гэхээр орчуулга хий цээжилдэг. Орчуулга хийхээр чинь нөгөө үгүй чинь орос толноос нэг харна, Монгол Японоос нэг харна, Японоос нэг харна ингээд дахин харах явцад бол цээжлэгддэг. Миний арга бол орчуулга хийж би одоо таны сайн сурж байгаа хүмүүс